Энэ влог бол BG Travel-тэй хамтарч байгаа. Тийм. BG тэрийн хамгийн анхны аяллаа Спонсороор BG Travel. тийм. Тэгээд Яхад хүзэндэр үсэх гэдэг юм уу? тэр анх удаа ингэж аялж үзэж байгаа болохоор шууд чөлөөт аялал хийвэл мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор яг ингэж хөтөлбөртэй аялсан зүгээр ах гэж бодоод ядаж хааш ингэж Юу үзэх үү, яах вэ хүү? Ямар ч бит хоёр ердөөсөө ямар ч хүлээлтгүй байгаа. Содика Бит хоёр Сорика, Капонхав гэдэг үгэл мэдчихэж байгаа. Атиха гэдэг үгэл мэдхгүй. Тэгээд ямар газар үзэж мэдэхгүй байгаа. ямар газар үзэх Өчигдөр битэр дүүн хөтөлбөрийн явуулсантай битэр албаар тэрнийг сонирхоогүй. хүлээлтгүйгээр явъя гэж даад. Тийм тэгвэл зураг мөргөнд харсан. Хоёлаа энд очиж үзэх юм биш гэхгүй шүү. Очоод тэгэхээр Тийм түрүү бас бит хоёр Бээжинд тийм л Бээжингийн влогийг үзсэн бол Бээжингийн влог гэхээр орно. Бээжингийн влог дээр бит хоёр бүр ингээ уйлж муйлах гаа. Ер нь амар сэтгэл хөдлөлмөс айрхан болчихжээ бит хоёр хөшрөөд. тийм л явсан үнээр Сэтгэл хөдлөл ихтэй болчихсон. За тэгээд ороод онгоцонд ороод ярий. Bye. Хоёр Бээжингийн аэропорт руу орсон. Тэгээд Starbucks дээр байна. Юм идэх гэж байгаа тий. Гэхдээ баг орох цаг боллоо дөө. Ой ой. Hey, what up, say? Бангкок руу нисэж जैन тэгээд хоёрыг манай BG Travel-ийн тасч авна. Гадаа хийх та нар гадаа бороо орж байна. Бороо. Одоо энэс гарангууд Барилга байх юм. ямар агаар байгаа ч мэдчихгүй юу? Дээрээс харахад нэг жижигэн машины зогсоол шиг байсан мөн бодсон дээр тийм машин шиг. Энэ бүх хүн Лиза шиг царайтай байна. Царайтай гэж нүд нь бол бүр яг Лизагийн нүдний хэлбэр тий. Тэр хаана байгаа одоо? Хаана байгаа? Thailand, Bangkok буудал. Өөрийнхөө буудал. Александр буудал. Александр буудал. Okay. Бид хоёр одоо явах гэж байна. Хаш явах гэж байгаа. Одоо хаана орохныг үзсэн. Тэгээ хаана явдалтай гэсэн. Бид нэр 30-уулаа явж байгаа. Манай BG Travel-ийн Интернет гоё юм байна. VPN ашиглах шаардлага байхгүй. буудлын гадаа үзүүлье. Содикай. Энд юм уу? Стайнэ. Одоо автобус руу гарчаа. За Таиланд улсад 5 тайм орой. За өнөөдрөөс бид бүгдийн одоо аялал эхэлж байна. За намайг мөхтэй гэдэг та бүхэн намайг заяа гэж дуудаарай. За аялын туршид та бүхэндээ одоо үйлчлэх болно. Ямар ч нэгэн асуудал гарахад бол бүгдийн шийдвэрлэж өгнө. За тэгээд ерөөсөө 6 хоног байгаа. 6 хоногийн турш одоо та бүхэнд одоо хамаг сэтгэлээд ажиллах болно. Хамгийн түрүүнд бөөнөр очиж өдрийн хоолоо идээд цаашаа аялал руугаа явнаа. За өдрийн хоол идэх газар маань болонгууд одоо Бангкокийн хамгийн өндөр барилга 328 м өндөртэй. За 84 давхар одоо ийм барилга байгаа. Бид хоёр анхны аяллаа BG Travel аяллаа компаниар хөтлүүлж явж байгаа. Ялангуяа туршлагагүй анх удаага аялж байгаа хүмүүс аяллаа компаниар аялуул эрсдэлгүй, аюулгүй, тэг бас гоё туршлага суухаар юм шиг санагдсан. BG Travel-ийн аялал хамгийн хямд төлбөрөөр хамгийн олон үзүр үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ бусад аяллаа компаниудаас онцлогтой санагдсан. 10 сарын 17-нд хамгийн сүүлчийн хямдралтай үнээрээ 2,790,000-аар Таиландын Бангкок, Паттайя хотуудаар 5 хоног 6 шөнийн аялалтаа бүртгэж авч байгаа юм билээ. Энэ дугаараар холбогдоорой. Content Space гэдэг барилга юм шүү дээ. Тэрний 75 давхарт гараад ирсэн. Хоол идэх чинь. Тэгээ Акигийн толгойн эргээд ингээд миний хөл бэлчигнээд байна яг ингээд. Надад бол лифтээр гарч явах чих жоохон бүг гэсэн. Тэгээ би ингээ янзлаад.
одоо хааны ордон үзэх явж байна. Гранд хаан. Доогуура мөр тэгээд нуруу гарсан байж болтгоо. Өвдөгнөөс доогуур юм бас өмсөх хэвээр. Яг өвдөг гарсан байна уу? Одоо нэг юм нүмерх зааны зурагтай нүмерх шиг юм ахгүй явж байна. Гранд хааныг үзэж байгаа хүмүүс ах юм бол бас мэдмээр юм байна. Өвдөгнөөс палач ч юм уу өмсөж биш үү? Өвдөгнөөс доогуур урттай юм. Тэгээд өмсөх хэвээр. Тэгээ мөрөө гаргаж болохгүй, нуруугаа гаргаж болохгүй. 150 баахтаар ийм юм авлаа. Энд чинь Монгол мөнгөөр 15 төгрөг ойролцоогоор. Юу вэ? Яа, халуун. Хоёр сая ийшээ хаалгаар ороод сүмрөө ороод гараад ирлээ. Тэгээд ажлыг хийж болохгүйгээд тэгэхээр гоё. Сүрдмээр дотроо будтай байгаа. Шийд ганцхан байгаа будтай нь. Тийм. Ой хай масан дээр яв. Тэгээ гараа дахиад. 1, 2, 3. Oh, so beautiful. Oh, hot chica. Oh. Хоёр одоо сүм дээр ирсэн байна. 10 сүм, 10 сүм. 10 сум хаа. Тэгээд амар их хүнтэй идэм байна. За ихгийн гойнуудыг харъя да. Хөөе. Үндэсний хувцас өмссөн эмэгтэйчүүд амар гайрч амар царайлаг юм байна. Яа нэ? Үхэртэй зураг авах. Ягаад үхэрч илүү? Оо, өмсөж. Ой. Оо. Халууц ч өглөө. Гэхдээ гоё наа. Gold teeth and on a dash, she a rock star, make up every single one. Хөөе. Тай массаж хийх гэж явж ин чи надад сурч байна. Бид хоёр нөгөө Лизагийн Rockstar гэдэг дууны клипийг хийсэн. China Town-д очоод яг Rockstar-ийн 2 дугаар бадгийн нэг хэсгийг бүжиглгээд Дэкинг бүжгээ сурч ингээ байж байна. Сурцсан. Is it okay? Энэ надад массаж хийж байгаа хүн эрэгтэй хүн байна. Тэ нөгөө хагалгаандаа орж амжаагүй. Яг тийж шууд трансгендер гэж хэлж болохгүй хаа. Надад сайн бичээд байна. За далай чи ингэж барих юм биш байхийг. Хөөе бид хоёр дотоороо шортд байгаа шүү. Битээ санаа зовоорой. Акич яг хүлгүй юм шиг харагдчих. Залуучуудын гудамжинд явж гин. Яг оо. Яг. Хоёр одоо яг өөрсдөө McDonald's цай идгээд
Нөө би надаа Макдоналдс гэж байна тий. Тэр ямар ч сан Макдоналдсаас юм авчлаа. Which is гэж байгаа л энэ чинь тэгээд дээр нэг мэдчихгүй юм шүү дээ. Жинхэнэ фаст фуд байна шүү дээ. Араасаа даваад чи. Нуудад орох гоо. Өмгий биш шүү дээ. Ийм сонгон шиг үнэтэй байна. Тэгвэл ямар баян танайхаа амар баян өстой гадаад даялаад гэдэг бас би гэж одоо гадаад даялахад хэцүү шүү дээ. Тэгвэл манайх ч аялаа ямар баян танайх баян гэдэг. Тэгээ нэг сарын цалин хэдвэ гэж надаас асуудаг зэ. Тэгээ би хэлтгэлтэй. 100 yuan. 100 yuan. 500 baht. Yes, 500 one bottle. One bottle. Yeah. It's minimum 这么贵 price. ，100人民币一瓶酒。最小最便宜的， 100 人家韩国 yuan。 Мянган багт гэж Yeah, байгаа. it's minimum price. Mini。 Minimum. No. Minimum price 500. Одоо 1000 багт гэдэг тааштай. 500。 Yeah. 1000 我不 багтай. 信，我都不相信。 I don't believe. more than 1000 baht. More than 1000 baht. More than More than 1000 baht. more than 1000多。 500, 600, 700, 1000 最 baht. 便宜的，最便宜的。最便宜的 Cheapest, yes. хамгийн 500 baht。 Yes. 喂。 100 baht, one beer. Best come. Mashi. Nasi. Yo. Yo. Go. Bye in Thailand. Bye, goodbye in Thailand. 浙江 Zagan. ใหม่ค่ะ ขอบคุณค่ะ ขอบคุณค่ะ thank you สวัสดีค่ะ hello good night Zagan. ฝันดี Ингэж тэр ฝันดี Fanti. Sawadika. Савадика. Капунка. Мани. За бид хоёр зөндөө юм сурлаад алкогол, цагаан алкогол Таиландд юрээс зардаггүй. Хоёрдугаарт орой 5 цагаас хойш алкогольны төрлийн зардаг гэсэн. биер нүү зардаг. Тийм биер. Одоо тэг виски мискэл зардаг үл хэвчээ. Цагаан алкогол зардаггүй гэсэн. Олон их нэртэй ажил. Хамгийн чийлсэн юм л тэр дээ. Эрэгтэйчүүд угаасаа амар бага үед юм байна л да. Эмэгтэйчүүдийнхэн тоо их тэгээ цагаан ирэх зардаг. Биш. Ядарч чи тавантрын сэгсэр. Эрэгтэйчүүд олон их нэртэй байж болдог. Тэг өмхийж ирсэн муу. Өмхийж юмс гоё. Эмэгтэй хүмүүсийн тоон амар их заяа. Тийм болохоор эрэгтэйчүүд нь олон их нэртэй байж болд юм байна. Гэтэ нэг газраас олон их нэртэй биш. Тэ өөрөөр хотод байхсан. Тэр нь цусаартаж мартаж болохгүй гэдэг утгаараа. Одоо Монголоос ч ихсэн ихнэр авч олно. Гэтэ Улаанбаатараас хоёр ихнэр авч болохгүй. Тийм. Тэгээ эрэгтэй нь ингээд бөгжөө ингээд дээшин давхарлаад. А тэгээд эмэгтэй нь эрэгтэй гуйдаг гэсэн. Тэр яг нөгөө хүүсийн гендрийн нөгөөний тэгш бус байдлаас болж байгаа эрэгтэй нь ховордсон болохоор тийм тэгээд эрэгтэй нь ховорцсноос гадна эрэгтэй өстэй хүмүүс байсан ч гэсэн хүүсээ солиулах нь маш их ихссэн болохоор нөгөө lady boy гэж ярьдаг шүү дээ. Тийм мар алдартай. мухар сүсэг талаасаа бол өөрсдийнхөө нөгөө өмнөх хийсэн амьдралынхаа одоо үеийн үрийг үүрч байгаа. Гим нүглээ амьдрал гэсэн үг шүү. Тийм гим нүглээ ингээд одоо үүрч байгаа гэж боддог. Тэгээд тэрийг хүлэн зөвшөөрсөн. Үзээ ядаж мадхаа болцсон. Тийм хүмүүсийг хүлэн зөвшөөрсөн. Тэгж бод өрөвддөг болсон гэсэн шүү дээ. Бараг. Судалгаагаар болохоор ийм хоол хүнснээс болд юм байна. Тайландын уснууд нь амар эсрэглэн гинэ. Амар pH төвшин их гэсэн. Тэгээд тэрнээс болоод гидсэнд нь байгаа хүмүүс амар их эмх одоо хүүхдүүд нь эмхтэй болдог заяа ураг ингээд хүүс нь эмхтэй болчдаг гинэ. Тэгснэ эрэгтэй хүүхдүүд төрсөн гэсэн эмхтэйлэг зан чанарт давмгаалцдаг гэсэн. Тийм болохоор бас тэрийг нөгөө lady boys ихсэж байгаа трансгендерүүд ихсэж байгаатай холбож үздэг. Төрөний хүтэж залуу тэгэлсэн шүү дээ. Манай ихнэр намайг ингээ бараг гуйж найрж ах надад Rolex авч өгсөн. Надад Gucci-гийн тэлээ авч өгсөн. Balenciaga-гийн подолк гээл. Тэг. Угаасаа л яаж утсаа одоо ингээл эрэгтэй нь амар ховор. Тэг октод нь хар мянгаараа агаад эрэгтэй тэгээс чи дургуур гэдэг би тэрнээс суучих юм. За амар. Гэтэ яг тийм муухай юу байдгүй л хэл та одоо тийм нөгөө одоо хинч би биндээ комплейн хийдэггүй одоо тий одоо ихнэрүүд нь ч гэсэн чи олон ихнэртэй байна гэдэгт нэг комплейн хийдэггүй одоо асуудал ингэж гаргадаггүй тэр яг тэрнээ тасан зогцсон байдаг. А тэгээд ингэсэн өөрс Таиланд одоо хөтөц залуу заяа Таиланд хүмүүс бол тай хүмүүс гэж хэлдэг. Тай хүмүүсийн хамгийн азтай гэсэн өөрсдийгөө тэгж хамгийн азтай гэж боддог. Тэгсэн чинь тай хүмүүс гэсэн чинь нэгт
Тэгээ нэгт ингээ сургуулийн үнэг ингээ амар basic юмнууд яриад заа. Бид нарт тэр наа сүртэй гэсэн чинь гол юм нь зүгээр байгаа юмдаа амар талархт юм байна Таиланд хүмүүс. Зүгээр л ингээд амар гоё тэр нэг амар гоё цан чанар байхгүй талархаж байгаа болохоор хинт ч хүсдэггүй. Тэгээ хинт ч атаарахгүй хинт ч одоо ингээл те энэ надаас илүү амьдрчлаа гэж бодохгүй эсвэл эхнэрүүд нь ч юм уу те энэ нөгөө эхнэрийг маань илүү нөгөө эхнэрийг илүү их хайрлалаа гэж бодохгүй ингээл бүгд амар гоё амьдэрдэг. Би ядуу амьдарч ийн гэж бодохгүй. А тэгээ нэг алкогольны юм дээр нэг юм хэлэхэд тэгээ 9-р хаанда амар хайртай байна л да. Хамгийн удаан 70 төр барьсан одоо 18-аас 88-аас хүртлээ. За тийм хамгийн удаан төр барьсан хаа юм байна л да. Тэгээ тэрэндээ амар хайртай. Тэгээ яагаад хайртай юм үнэхээр хайртай юм лээ зөө ингээ зургийг тавьсан ингээ бид нарт ярьж байгаа байхгүй. Тэгээл ингэс чи одоо даатгал эднэр сард бишээ жилд 30 баатал төлдөг гинэ даатгал та. Тэгээл тийм тэгээл хоспитал ингээл эмнэлэг юмнууд нь бүгд үнэгүй. Яагаад үнэгүй гэж яаглахаар энэ төлж байгаа гэл ингээл хаалгаа заал хаан төлж байгаа. Сургуулиуд үнэгүй гээл тэгээл хин төлж байгаа гэхмүүд улсаас гэж ярихгүй манай хаан төлж байгаа гэл ингэж ярьдаг. Тийм болохоор хаандаа бүр амар хайртай юм. Хаануудынх нь асуурсан өдөр мөдөр ингэж одоо хааныгаа хүндлээд арх согтууруулах хундаа зардаггүй гэсэн. Тийм төрс өдрөөс. Би сая асуурсан өдөр л гэсэн үг байна. Дундад цалин сая төгрөг. Дундад цалин 100 мянган багт. Угаасаа л цалины сая төгрөг гэсэн. Тэгээд лаг ажил хийдэг үү? Одоо нөгөө мэрэгжлийн ажил хийдэг одоо энэ бараа. Инженерийн мэрэгжлийн ажил хийдэг хүмүүс нь болохоор 2 сая төгрөг авдаг юм лээ сард. Тэгээд энэ түрээсийн байр гэж байхгүй, байр хэрвээ худалд байгаа ах түрээсийн байр гэж. Тэгээд байр худалдаж авдаг юм хүмүүс. Тэгээд тэр байраа яаж худалдаж авах вэ гэхээр түрээ юуны зээл мэйл юм лизинг гэдэг юм байдаггүй мэн заяо. Шууд банкн дээр очиж гэрээгээл авчдаг. Тэгээд сард сая төгрөг төлдөг. Тэгээ 1 м квадрат нь 6 сая үнэтэй. Тэгэхээр насаараа ерөнхийдөө ингээл түрээс төлж байгаа юм шиг ингээл төлөөл амьдрна гэсэн үг. Тэгээ тэр нь чиний байр болдог. За зэ юм байна да. Одоо би тэр усан нарыг маргааш үлээд болоос Паттайя явна. Патталаа байлуу? Паттайя. Бай. Мани дан. Уй.